Сайн байцгаана уу? Арилжааны академи тавтай морил өнөөдөр бид хол мэд санагдавч үнэндээ бидэнтэй өдөр тутам холбоотой нэгэн сэдв рүү орцгоё. Ханшиг валют хоорондын үнийн шошго гэж ойлгож болно. Жишээ нь 1 $1 хэдэн евро авч болох вэ? Үүний цаана улс орны эдийн засгийн хүч чадал, худалдааны нөхцөл байдлын том тэмцлийн талбар оршиж байдаг, хөрөнгө оруулалт хийдэг, гадаад худалдаа эрхэлдэг эсвэл зүгээр л гадагшаа аялдагч байд. Та үүнийг мэдэх шаардлагатай. Тэгвэл ханшиг яаж уншдаг вэ? Жишээ нь валютын хос буюу валют агаас валют бэг авч үзэхдээ хоёр чухал зүйлийг сана. Хэрв та тухайн валютын хосыг худалдаж авбал энэ нь валют аг худалдан авч валют бэг зарж байна гэсэн үг. Валют аг авна гэдэг нь валют аа ирээдүйд илүү их валют бэд солигдно гэж үзэж валют аг авч үлдэхийг илүүд үзэн валют бэг зарж байна гэсэн үг. Хэрв та тухайн валютын хосыг зарвал валют аг зарж валют бэд илүү найдвартай байна гэсэн үг. Валют аг зарна гэдэг нь валютын ирээдүйд валют бэд багаар солигдно гэж үзснээр валют аг зарахыг хүсэж валют бэг илүү үн цэнтэй гэж харж байна гэсэн үг. Банк валютын арилжаанд тусалж байгаа учраас тодорхой хэмжээний төлбөр авдаг. Тиймээс валютыг зарж валют бий авах үед зардал гарна. Валют худалдах ба худалдаж авах үнийн зөрүүг спред гэж нэрлэдэг бөгөөд энэ нь таны зардал юм. Ханш яаж өөрчлөгддөг вэ? Юу нөлөөлдөг вэ? Энэ нь яг л барааны үнэтэй адил худалдан авагч олон эсвэл худалдагч олон байх хэсгээс буюу зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Жишээ нь хүмүүс еврогоо доллараар солиод импортын бараа худалдан авахыг өсвөл доллар үнэтэй болж өсөх буюу чангарна. Харин евро харьцангуй хямдарн унах буюу сулрна. Эсвэргээрээ мөн адил үйлчлэнэ. Валютын ханш өсөхөд экспортын бараа үнэтэй болж өрсөлдөх чадвар буурдаг, харин импортын бараа авах, гадагш аялал хийх нь харьцангуй хямд болж мөнгө хэмнэнэ. Валютын ханш унахад экспортын бараа хямд болж гадаадд зарахад амар болдог, харин импортын бараа түүхий дүнтэй болж компаниудын зардал өснө. Бид ч гадны бараа авах, гадагш явахдаа илүү их мөнгө төлөх хэрэг гарна. Ханшийг хөдөлгдөг гол хэд хэдэн хүчин зүйлс байна. Нэгт инфляц. Улс хэд их мөнгө хэвлээд зах зээлийн эрэлтээс давбал мөнгө үн цэнэ алдаж бараа үйлчилгээний үн өснө. Хоёрт хүүгийн түвшин хаана хүү өндөр байна. Мөнгө тэр тийшээ урсдаг, хүү нэмэгцээр сонирхол нэмэгддэг, улмаар тухайн улсын валютын үн цэнийг чангаруулж өсгөнө. Жишээ нь Америкийн нэгдсэн улс хүүг нэмбэл доллар хүчтэй болдог. Гуравт төлбөрийн тэнцэл. Хэрв улс экспорт илүү хийж алдагдaltaгүй буюу ашигтай ажиллавал илүү их гадаад валют цуглуулна. Ингэснээр гадаад валют ховор биш болж харин гадаадынхны дотоод валютын эрэлт өснө. Тэгээд дотоод валют чангарна. Харин эсрэг тохиолдол арай илүү төвөгтэй. Сүүлийн сануулга ханш бол яг л цаг агаарын хэмжүүр шиг зүйл, олон улсын үйл явдал, төрийн бодлого, бүр хүмүүсийн эрсдлийн сэтгэл зүйтэй хүртэл хамт хөдөлдөг. Ханш яагаад өөрчлөгдөж байгааг, яаж өөрчлөгдөж байгааг ойлгох нь хувь хүн болон улс гүрний эдийн засагт маш чухал. Дараагийн удаа бид арилжааны практик аргууд руу гүнзгий орох болно. Манайхыг дагахаа мартуу зай. Арилжааны академи таны өсөлтийн хөтөч.